Сайн мэцхан уу. За зарим чухал ойлголтуудыг видео хэлбэрээр хүргэж байна. За тэгэхээр тухайлбал блог үүсгээд тодорхой форматыг блог болгож үүсгээд за түүнийгээ дахин дуудаж layout руу цаасны тохиргоо хийж тэр layout-ага загвар файл болгож хадгалж тэрийг ашиглаад явах. За ийм боломж байгаа. За тэр талаар ярив. За тэгэхээр бид нар эхлээд ер нь бол ийм нэг тодорхой цаас төлөвлөлттэй, формат цаас төлөвлөлт, за булангийн байнгын ашигладаг булангийн хүснэгтээ бэлдчих хэрэгтэй. За хүрээ шугам хүснэгтээ ингээд мэдээж үүсгчээд за үүнийхээ дараа энийг блог болгоо хадгалчих л да. Блог болгоо хадгалчих. За блог болгохдоо за энийг нэг A3 формат цаас гэх За эндээс обжектуудаа сонгоё. За энэ обжектуудаа сонгоод enter дарчна. За энэ дээр нэг сануулж хэлэх зүйл бол энэ хараа retain гэхээр энэ байгаа одоо зургийн талбарт байгаа A3 одоо цаас хүснэгтээ бидний одоо зурсан зүйл маань хэвээр хадгалагдаад цаашаа блог руу орно. За тийм ээ энэ convert to blog гэхээр ажлын одоо талбар дээр байгаа зураг маань шууд өөрөө блог болж хувирчна. За энэ delete гэх юм бол ажлын талбар дээр байгаа зураг маань устдаад тэгтээ блогийн сан руу орчно гэсэн ийм хувилбар байгаа шүү. За ингээд бид нар энэ хүү блогийгоо одоо хаана баазаар ямар бааз цэгээр оруулж ирэх юм бэ гэдэг тий. За энэ дээр блог units гэдэг тэрэ миллиметр болгоод сонгоод өгч хэрэгтэй. За хэрүү одоо тий би энийг скейлдэж томруулаад тий ашиглах шаардлага үүснэ гэж үзвэл энийг яг annotative болгож бас болно. За энийгээ задлж оруулж ирэх үү, scale маань одоо янз бүрээр орж ирэх үү гэдэг энэ дээр тийм тохируулгууд бийж штэ. За тэгэхээр бүгдээрээ энэ дээр ингээд окей. За окей. За redefine гэдэг яг өмнө агуулга хадгалсан байсан учраас энэ дээр давхардаж орж ирж байна гэдгийг хараарай. За тэгээд хэдүүлээ layout руугаа орж байгаад тийм ээ. Layout руу орж байгаад layout-ийнхаа цаасыг тохируулнаа. За тэгвэл бүгдээ энэ дээр одоо дуудаж оруулж ирээ л да. Insert гэж байгаа тийм саяын A3 блок дуудаад оруулаад ирээ. За энд байж байгаа шүү дээ. За бүгдээ энэ дээр Page Tab Manager гэж хагаад цаасны тохиргоо хийгээд үгүй. За бүгдээ layout, за шинэ layout гэж тий. За new template гэж. Template гэж хадгалчих. За окей. За энийгээ хийдүүлээ. За одоо ямар layout загвар үүсгэх юм бэ гэх тий. За энэ дээр за яг бүгдээ ингэж Microsoft гэж жагаад энэ дээр A3-ын темплейт дуудаад тийм ээ. За энэ дээр ингээд бүгдээрээ хүрээ шугам хүснэгтэй хувьд хүрээ шугамгүй тийм ингэж байрлуулж хагаад за энэ хэвтэй байна. За тэгээд энэ дээр нэгийг харьцах нэгч гэдэг юм тийм ээ. За ингээд нэг ийм layout-ын темплейт үүсгээд хадгалчих болно. За бүгдээ энэ Windows гэж ороод одоо энийг сонгоод өгч. За энэ дээр ингээд тохирсон байдалтай харагдана гэдэг. За энэ дээр хэдүүлээ тэгээд тийм ээ. Ямар ч байсан цаасандаа тохирсон байдалтайгаар layout ингээд үүсгээд төлөнийг окей. За эдгээр темплейтээ сонгочих, set хийгээд за close. За одоо ингээд сонгогдоод гараад ирчих тийм ээ. За одоо энийгээ бүгдээ загвар файл болгоод ингээд дахин л ингээд шинээр яаж авах вэ тийм ээ. Яг энийгээ загвар файл болгоод хэдүүлээ хадгалчих. Save as. Drawing template гэж байгаа. За бүгд ингээд
save as хийчих. Ингээд гараад ирчаалтай тийм ээ. За энэ бүгдээрээ А3 гээд save. За ингээд окей хатгалчих. За одоо хэдүүлээ ингээд layout руу ороод тийм ээ. Саяхан хадгалсан layout template-ийг дуудаж оруулж ирж болно. За энэ дээр хараа new гэж байна шүү дээ. Хэдүүлээ энэ дээр дараад үзье. За from template-ээс оруулж ирье гэх. За одоо тэгвэл бүгд энэ дээр нэг template-ээс хадгалсан A3 гэдгийг ингээд оруулаад ирье. Окей. За эндээс бол бид нэг layout нэг дээр загвар үсгэсэн байгаа тий. За тэр нэгийг окей оруулж ирье гэдэг ингээд дуудчихъя. За тэгэхээр layout нэг юм загвар тийм ээ энд ингээ ороод ирээд бэлэн болцсон байна тий. Тэгэхээр хэдүүлээ ингээд одоо ямар форматцаас хэдэн форматцаас үүсгдэг тийм ээ бүгднийг template файл болгоод ингээд оруулаад ирж болно шүү. За ингээд үргэлжлүүлээд бусад одоо хэрэгтэй зүйлсийг тайлбарлаж өгье.